Байцгаана сонсогчдоо Октийн подкаст ээлжид дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаартаа мэдээллийн боловсралтай холбоотой цогц мэдээллийг хүрэхээр зочноо аваад байна. Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн эрхлэгч Баццэг хүрэлцэн яриад байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За Монголын баримт шалгах төв гэхээр яг ямар учиртай байгууллага вэ? Хизээ байгуулагдсан те? Та эхлээд энэ талаар манай үзэгчдэд маань мэдээлэл өгөөч. За манайх 2020 онд сэтгүүл зүйн инновац хөгжлийн үр төвийн дэргэд анх байгуулагдсан. За тэгээ 2021 онд олон улсын баримт шалгах сүлжээ байгууллагын баталгаад гишүүнээр элссэн гэсэн. Энэ нь яадгийн гэхээр тухайн IFCN буюу олон улсын баримт шалгах сүлжээний ёс зүйн кодыг дагаж мөрдсөн ийм байгууллагууд гишүүнээр элсдэг. Одоо дэлхийд даяар өнөөдрийн байдлаар одоогийн байдлаар 430 гаруй баримт шалгахын үйл ажиллагаа явуулж байгаа боловч яг ёс зүйн кодоо дагаад баталгаажуулалт авсан маань болохоор нэг 150-аас 170 орчим жил болгон хэлбэлцээд ингэж ажилладаг газар байгаа юм. За тэгээд манайх 2021 оны 6 сараас эхэлж тухайн байгууллагын баталгаажуулалтаа болсноороо хурамч ташаа мэдээллийг шалгах технологийн дэмжлэг авна. Дээрээс нь сургалтанд банк хамрагдана. Мөн олон улсад байгаа яг юм адилхан баримт шалгах төвүүдтэйгээ нэг сүлжээнд нэг төвшөнд ажиллах ийм боломжтой болж ирж байгаа юм. Тэгээ Монголын баримт шалгах төв 2022 оны 6 сард буюу одоо IFCN-ийн баталгаажуулалт авснаас жилийн дараа Метагийн хөндлөнгийн баримт шалгах түнш гэдэг хөтөлбөрт хамрагдсан. Энэ болохоор Метагаас одоо IFCN-ийн баталгаажуулалттай байгууллагуудтай одоо хамтран ажилладаг хараат бус ийм ажиллагаа гэсэн үг. Тэгээ энэ хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаараа Facebook болон Instagram платформд төгж байгаа эргэлзээтэй мэдээллийг баримт шалгагчид маань шалгаад тухайн мэдээлэл худалд хөөрөгдүүлсэн бүрэн бус гэх мэт агуулгатай байх юм бол тэмдэглэгээ зөөж өгдөг. Тэгээ тэмдэглэгээ зүүсэн тухайн мэдээллийг шеэрлсэн хүн болгонд мэдээлэл хүргүүлдэг. Одоо тэрийн дахиад шеэрлсэнгүүд таны шеэрлсэн мэдээлэл чинь баримт шалгах төвөөс шалгасан байна. Тэгээд ийм мэдээ шүү гэдэг ийм мэдээлэл гарч ирдэг байлаа шүү дээ, тий. Би даасан хараат бус баримт шалгагч шалгасан байна. Яагаад гэвэл гээд ингээ харахаар манай нөгөө баримт шалгалтын тайлан байна гарч ирдэг. Ингэж одоо автоматжуулалт хэрэгэлснээрээ өмнө нь хуурамч мэдээлэл одоо маш өндөр хандлттай 1000-2000 шеэртэй байлаа гэж бодоход тухайн мэдээллийг шалгаад тавихад зөвхөн манай пэйжийн дагагч нарт л хүрдэг байсан бол одоо энэ автоматжуулалтыг ашигладаг болсноороо тухайн хурамч мэдээллийг шеэрлсэн хүн болгонд мэдээлэл хүргүүлдгээрээ одоо илүү давуу талтай болоод ирж байгаа тийм. Тэгэхээр нөгөө хурамч мэдээллийг бууруулах санаачлаганд маань энэ автоматжуулалт маш одоо өндөр үр нөлөөтэйгээр орж ирж байгаа юм үзэгдэл. Одоо жишээлбэл нөгөө нэг хүн болгон гар утсаараа бичлэг хийгээд ямар нэгэн мэдээлэл тавих боломжтой, хэмэл оюун ухаан ашиглах боломжтой гэдэг нөгөө энэ мэдээлэл яг бодтой юу үгүй юу гэдгийг шүүхэд аюу хэцүү болсон. Тэгээд яг энийг нөгөө нэг тогтоодог аль бие усны байгууллага байна гэхээр бас бүр ингээд маш чухал юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгээд жишээлх юм бол Монголд одоо ингээд ганцхан байгаа юу эсвэл 2 3 байж болох юм уу? Тэг ингээд яаж хэр хэмжээний байж ингэж үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж одоо хурамч мэдээллийн талаар одоо яаж шалгах уу, яаж нэгтэлж одоо түүнийг таньж мэддэг болох уу, дээрэс нь бодит түүний мэдээлэл нь юу вэ гэдгийг түгээхэд айл болохоор олуулаад байвал мэдээж илүү үр дүнтэй гэж таарна. Тэгээ манай Монголын хэмжээнд болохоор факт чек гэсэн юм гээд байгаа. Мөн манайх байгаа одоогийн байдлаар бол 2 баримт шалгахтай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд түрүүний хэлснээр онцлог нь одоо манайхын олон улсын баримт шалгалт сүлжээний гишүүн гэдгээр өөр байгаад байна. Дээрэс нь болохоор манайх ч нөгөө энэ арга зүйгээ хуваалцах гэдэг одоо нөгөө ёс зүйн код дээрээ дагаж мөрдөх юм код маань байдаг. Энэ яадгүй гэхээр нөгөө тухайн баримт шалгалтыг уншсан хүн өөрөө яг дагаад дуурайгаад хийхэд мэдээллийнхаа одоо зураг нь хурамч байж юу, агуулга нь хурамч байж юу, яаж шалгаж болох вэ гэдэг ийм анхан шатны мэдлгүүдийг өгөхөөр тэр тухайн баримт шалгалт дотроо ингээд зааж өгдөг, арга зүйгээ нээлттэй хуваалцдаг. За үүнээс гадна редакцуудтай баримт шалгах үйл ажиллагааг нутагшуулахаар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Дээрэс нь тодорхой бүлгүүдэд те оюутнууд хамтарч ажиллаж байна. Хороон дээр жишээ нь одоо нийгмийн ажилтнуудад сургалт орж байна. Тэднэр маань цаашаа сургагч агш болоод иргэддээ зааж байна. Гэх мэтчлэн нөгөө аль болох хурж болох бүхий л сувгаар нь хүрэхийг хичээж байгаа. Тэгээд ингэж ажилласнараа мөн дээрээс нь тэр Метагийн автоматжуулалт ашигласнараа илүүтэй одоо хурамч мэдээллийг бууруулахад
илүү одоо өрнөлөө үзүүлэхээр л зориод байгаа. За одоо ингээд бүр том байгууллага болоод үйл ажиллагаа явуулж байна те. Тэнгүүд нэг асуулт гарч ирнэ. Яагаад бид нар нөгөө нэг юм хуурамч мэдээлэл, худал ташаа мэдээлэл те. Тэгээд хитрхи одоо дэврэгсэн ийм мэдээлэл байна гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Яагаад бид нар энэ талаар мэдлэгтэй болох хэрэгтэй юм. Та энэ дээр гоё тайлбарлаад өгч. Ер нь бол баримжуулах ажиллагаа гэдэг маань одоо бас нэг шин тутам гараад ирсэн зүйл бол биш. Одоо ялангуяа редакцуудад л байнга байдаг ажиллагаа шүү дээ. Одоо жишээ нь би өмнө санд ажилладаг байхдаа нэг өглөөний мэдээгээ хэлдэг шүү дээ. Мэдээгээ хэлсний дараа бэлтлээ тэрийг одоо редактор хяналаа тухайн өдрийн дугаар удирдах чанарын эцэст нь эрхлэгч орлогч эрхлэгч ингээд шат дамжлагтайгаар тэр чинь баримт шалгаал яваад байна гэсэн үг байхгүй тий. Энд чинь арай дутуу байна. Өөр өнцгөөс нь гарга энийг тоог нэгтэлсэн юм уу гэх мэтчлээ одоо ингээ эргүүлэг коммент аваад тэрнийхээ дагуу сайжруулад байна гэдэг чинь редакцийн хэмжээнд баримт шалгах үйл ажиллагаа яваад байна л гэсэн үг. Гэтэл цахим орчинд хүн болгон нийтлэгч болсон. Хүн болгон өөрийнхөө олж мэдсэн мэдээлэлээ хуваалцахаар одоо орчуулгын алдаатай аж явж болно, тоо баримтын зөрүү байж болно, бүр санаатаагаар хурамч мэдээлэл түгээжч болно тий. Энэ бүх юм хэл хязгааргүй ингэж өрнөж байгаа энэ цахим орчиндх энэ мэдээллийн урсгал донд одоо энэ баримт шалгах үйл ажиллагаа гарч ирж одоо сайн нурын редакц гэх юм уу тийм үйл ажиллагааг хийгээд байгаа гэсэн үг байгаа юм. Тэгээд ер нь бол одоо хүмүүсийн түгэж байгаа шалтгаан бол янз бүр тийм. Энэ дээрээ бүр хурамч мэдээллийг одоо misinformation, disinformation, malinformation гэх гурав ангилчаад тэгээд тэр болгон дээр нь төрөл зүйл дээр нь одоо бууруулах одоо түүнтэй ингээд тэмцэх арга барил нь өөр гэх мэтчлээ ингээд олон улсад ингээд онлайн түвшинд хөгжсөн. Манайд болохоор зөвхөн бүгдийн хуурамч мэдээлэл, худал мэдээ гэж яваад идэг. Анх одоо 2020 он 21 онд тэр нөгөө IFCN-ийн баталгаажуулалт аваад тэгээд анхны ярилцлаганд орж явахад бид нар хурамч мэдээ одоо misinformation, disinformation, malinformation тусгаалan ингэж нэрлэдэг тийм нэршил байхгүй. Бүгдийн хурамч мэдээлэл гэж монголчууд ярьдаг гэхээр тэр тухайн мэдээний дараа нь бүр гарчих нь болохоор хурамч мэдээний тухай нэрлэх өгч байхгүй улсад хурамч мэдээлэлтэй тэмцэх гэж байна гэдэг тийм гарч ирсэн мэдээлэл гарч ирсэн. Тэгээд энэ хугацаанд манайх Европын сэтгүүл зүйн төвөөс эрхлэн гаргасан баримт шалгах гарын авлага гэдэг ном орчуулж гаргасан. Мөн ЮНЕСКОгийн сэтгүүлчдэд зориулсан сэтгүүл зүй, худал мэдээ ба хурамч мэдээлэл гэдэг хоёр номыг одоо орчуулан гаргаж байгаа. Энэ хоёр номдор яг нөгөө онлайн түвшинд нөгөө гурван мэдээлэл маань байнга ингээ өөр нөхцөл байдалд өөр ингээ тусгагдсан байгаад идэг. Тэр болгон дээр нь яаж нэршлээ тогтоох вэ гэд энэ өнгөрсөн одоо 3-4 жилийн хугацаанд хэл шинжлэлийн эрдэмтдээс асуулаа. Тэгээд бусад салбарынхантайгаа ярилцлаа, судлаачтай ярилцлаа. Тэгээд тэрний эцэст одоо нэг 3 нэршил тогтоогоод байгаа. Тэгээд одоо misinformation гэдэг нь болохоор чинь хүмүүс одоо тэрийг түгэж байгаа хүмүүс нь тухайн мэдээллийг хурамч гэдгийг мэдхгүй үнэн гэж итгэдэг. Эсвэл редакцийн хувьд болохоор нөгөө алдаатай мэдээлэл хаяа гаргаж гэтээ санамсаргүй. Тэр редакц тэрийг үнэн гэж одоо бодож итгэж гаргаж байгаа тийм. Ийм тохиолдолд тэрийг misinformation гэж нэрлэдэг. Энэ нь болохоор андуурч ташаарч гаргаж байгаа гэдэг үгийн үндсээр нь бид нар ташаа мэдээлэл гэж нэрлэхийг одоо санал болгоод ер нь энэ нэршлэр ингээд тогтохоор ингээд цаашаага үйл ажиллагаа болон энэ номын орчуулга бүх юмдаа тусгаад яваад байгаа байхгүй. Тэгээ яг ингэж зөрүүлж нэрлээд байгаагийн учир нь юу гэхээр ташаа мэдээллийг бууруулах арга зам нь одоо баг органикаар өөрсдөө эхний ээлж нь одоо жишээ нь тэр нэг газын машин дэлбэрдэг харамсалтай үйл явдал болдог орой. Яг тэр оройноо болохоор тичнээ хүн нас орчлаа, 8 болчлоо гэх мэтчлээ ингээд мэдээлүүд ингээд хөрөөл тэрийг ингээд хүмүүс ширлэл яваад исэн. Энд болохоор тухайн хүмүүс одоо тэрүнд нь итгэцэн л ширлээд байгаа байхгүй. Тэрийг мэдхгүй. Гэтэл тэр нь аяндаа нөгөө нэг залруулагдаад тэгээд мэдээлэл маань өөрөө үнэн зөв мэдээлэл нь юу болсон бэ гэдэг нь удахгүй ингээд гараад ирсэн тийм. Редакцийн хувьд бас зарим тохиолдолд ингээд алдаа гаргалаа гэхэд дараа нь түүнийгээ залруулад мэдээлдэг байдаг тийм. Энэ мэтчлэн одоо тэр ташаа мэдээлэлээр төгсөн алдаа эндүүрлэл залруулагдах боломжтой байдаг. Одоо жишээлбэл инхнээстэй газ дэлбэрэлтийн улмаас одоо жишээлбэл 30% насварлаа гэдэг ч юм уу те ингээд хэтрүүлсэн тоо мэдээлчлээ гэж бодоход дараа нь алдны одоо тий бацтай мэдээлэл гараад ирэхэд тэр өмнө мэдээлэл нь misinformation болох юм тий. Буруу ташаа гэсэн үг. Гэхдээ одоо санаатай зорилго байхгүй гэсэн үг шүү дээ тий. Тэгвэл disinformation гэвэл бид юу гэж ойлгох вэ?
Disinformation гэдгийг бид нар хуурамч мэдээлэл гэж орчуулгыг санал болгож байгаа, хэрэглэхийг санал болгож байгаа. Яагаад гэхээр тухайн түгээж байгаа хүн худлаа гэдгийг мэдж байгаа. Тэгсэн мөртлөө одоо хандлт авах, жок хийх, одоо зугаацуулах, эсвэл бүр ингээд үжил бодлыг өөрчлөх, нэг мэдээллийг нөгөө мэдээллээр дарах, эсвэл өөрөөр одоо тухайн үйл явдлыг өөрөөр ойлгуулахыг олон нийтэд одоо ингэж санал болгож байгаа, тий тархи угаах гэж ярьдаг. Энэ мэтчлэн юм зоригтойгоор түгээгээд байгаа хурамч мэдээлэл байгаа юм. Тэгэхээр энэн дээр болохоор нөгөө бууруул хаарганда бас эргээ ярихаар чинь илүүтэйгээр тухайн хүмүүс өөрсдөө хурамчтай мэдсээр иж түгэж байгаа учраас нэлээд төвөгтэй. Харин олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлээд олон нийт тэр мэдээлэл хэдийн үед яагаад түгээд байна, ямар учраас ийм мэдээлэл гинт гараад ирэв, эсвэл тухайн мэдээллийг агуулгаар нь зургаар нь хайгаад тухайн мэдээлэл түгэж байгаа хаягийг шинжилээд энэ хурамч юм байна гэдгийг мэддэг. Ийм мэдээллийн боловсралтай болоод ирэхээр хурамч мэдээлэл түгээгчд аяндаа одоо зорилго нь бүтэхгүй ийм болох боломжтой гэж үзэж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь одоо хэрвээ шалгаж мэдэж чадахгүй бол эргэлзэж байгаа бол цааш нь түгээхээ зогсоочих хэрэгтэй. Тэгэхгүй манайхан энэ худлаа гэсэн шүүгээ түгээгээд хахад ч гэсэн тухайн хурамч мэдээлэл түгэж байгаа итгэдийн зорилго нь биелэл баярлалаа сууж байгаа байхгүй тий. За түгэлтийн хоёлаа дараа нь тэгэхээр одоо нөгөө нэг гурван төрлөөс ч мал информашн үлдсэн байгаа тий. Тэрийг нь бид нар юу гэж ойлгох вэ? Одоо тэрнтэй холбоотой жишээ гэх юм бол магадгүй юу байх вэ? Мал информашн гэдэг нь болохоор илүү хортой, тэгээд нэлээд тэр үйл явдлыг ингээд дэгстүүлж ингэж орхитгоор илүү хортой байгаа байхгүй. Тэгэхээр лоббийн наран жаргалагчийн зөвлснөөр бид нэг дэгстүүлсэн мэдээлэл гэж орчуулахаар ингэж тохирсон байгаа шүү. За тэгээд энэ нь болохоор ямар учиртай юм гэхээр тэр агуулга хурамч байх албагүй. Үнэн ч байж болно. Гэхдээ дутуу. Одоо жишээ нэг судалгааны мэдээлэл байлаа гэхэд тэгж гарчээ. Гэхдээ тэрэн дотор ийм агуулга байна гэдэг цаад энэ дэлгэрэнгүйг нь тавихгүйгээр зөвхөн одоо нэг хэсгийг нь өөрт ашигтай нэг хэсгийг үнэн бодит байж болох мэдээллийг оруулж тавьдаг. Энэгээрээ илүү хортой. Ягаад тэгэхээр хүмүүс нэр үнэн гэхдээ цаашаага дэлгэрүүлээд судлал ямар байх юм бэ гэдг нь одоо мэдээлэхдэггүйгээр зөвхөн өөрт ашигтай нэг хэсгийг нь гаргаж ирдэг. Үүн дээр бас нэмэх нь ялангуяа улс төрийн нөхцөл болохоор тухайн одоо нэр дэвшигч байна уу тэр улс төрчийн нууц мэдээлэлтэй хувийн нууц чатын дийлгэх эсвэл одоо орон байрны нөхцөл байдал байт юм уу одоо ямар нэгэн байдлаар тухайн одоо яригдж байгаа агуулгатай огт холбоогүй одоо бэлгийн чиг хандлах ч юм уу тиймэрхүү мэдээллүүдийг гаргаж ирдэг маань илүү хортой байдаг. Тэгэд энэ тохиолдолд болохоор үнэхээр нөгөө мэдээлэл нь үнэн байж ч болно, үнэн байх боломжтой. Гэхдээ хизээвэ гэдгээс хамаарат илүү одоо хурамч мэдээлэл түгэж ийн гэдэг хэлбэр рүү орж судлагдаад байгаа юм. Тухайлбал энэний нэг жишээ нь болохоор нөгөө Франц ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Макроны одоо хувийн нууц чатууд нь дэлгэгдэжсэн. Гэхдээ дэлгэхдээ яасан гэхээр яг санал авах өдрийн урд оройн нь дэлгээд маргаашнаас нь ямар ч тийм сурчлагаа мэдээлэл байршуулах боломжгүй яг тийм нөхцөлд хамгийн сүүлийн мөчөд гэсэн үг тарааж байгаа. Тэгээ энэ нь болохоор мэдээж нөгөө сонгогчдын үзэл бодлыг өөрчлөх нэг ямар нэгэн зорилготойгоор ингэж түгэгдэж байгаа ийм мэдээллийн жишээ байгаа юм. Ер нь одоо энэ худал ташаа эсвэл дэгстүүлсэн янз бүрийн энэ хортой нөлөөтэй ялангуяа мэдээллүүдийг жилийн аль үед түлхүү ер нь түгээгээд байт юм бэ те. Тэгээд түгэж байгаа арга барилын жишээлбэл ямар байт юм? Бид нэр яаж ялгаж мэдхүү те. Магадгүй одоо интернет сүлжээ байхгүй болсон үед байхгүй байх. Бусад бүх цаг үед энэ хурамч мэдээллүүд явж байдаг. Ер нь одоо нэг хэвийн те нэг юм нам тайван одоо үед төгдөг мэдээлэл нь юу вэ гэхээр одоо эрүүл мэндийн элдв батлагдаагүй зөвлөгөө тийм юмар энийг эмчилж чинь тэгдэг байна ингэдэг байна. За тийм зөвлөгөөнүүд бол байнга явна. Дээрээс нь цахим залилангийн хохирогч олгох тийм санаархалтай мэдээллүүд байнга явна. Илүүтэйгээр одоо тэр мэдээллүүд чинь ихэвчлэн одоо Google Translate дээр тавьсан гаднаас ингэж оруулж ирж байгаа гадны хаягтай мэдээллүүд байдаг. Гэхдээ бас төгж байгаа цаг үеийн одоо магадгүй ногдол ашиг авсны дараа эсвэл одоо хүүхдийн мөнгө буусны дараа ч юм уу нэг иймэрхүү үед одоо нэлээ ингэж өндөр хандлтаагаар орж ирээд илүү олон одоо хохирогчийг ингэж олох зорилготойгоор ингэж түгээд байгаа нас ажиглагддаг. Эдгээрээс одоо онцгой нөхөлдсөн нь болохоор мэдээж нөгөө ковид цар тахлын үед бол хурамч мэдээлэл маш их төгссөн. Дээрээс нь одоо улс төрийн тогтворгүй байдал, чагсаалт цуглааны үе, эсвэл олон нийтэд нэлээд одоо
чухал тийм шийдвэр гарахын өмнөхөн эсвэл авилга албан тушаалын хэргийн явцсан үед ч юм уу тиймэрхүү үед бол нэлээд идэвхтэйгээр төгөж байгаа нь харагддаг. Тэгээ энэ нь болохоор мэдээж зохион байгуулалтаа байгаагийн одоо нэг илрэл гэсэн үг. Одоо жишээлх юм бол нөгөө нэг энэ жилийн хувьд ер нь дэлхийд даяар маш олон улсад сонгуул болох ч байгаа шүү дээ. Тэгээд энэтэй холбоотойгоор яг энэ чиглэлийн нөгөө хуримч мэдээллүүд, ташаа мэдээллүүд ингээд тархах эрсдэлтэй. Одоо ийм нөхцөлөд угаасаа үүсэх нь тодорхой болсон. Тэгэхээр эдгээр чи өөрөө бидний одоо жишээлбэл өдөр тутмын үйл ажиллагаанд амьдралын шийдвэрт эсвэл бүр том чухал шийдвэрүүдэд яг яаж нөлөөлөх үс хэмжээний байд юм бэ те. Зүгээр нэг худал ташаа мэдээлэхээр за би тэгэл харал өнгөрчтэй яах юм гэж бодож иж магадгүй шүү дээ. Тэгэхээр нөлөөлдөг болоод бид нар бүр ингээд баримтын шалгах төвмэ гэж те уг ингээд ажиллаж байгаа те. Тэр талаас нь хоёлаа тайлбарлаа. Манай сэтгүүл зүйн наад зөвжлийн өөр төвийн одоо үнэт зүйл маань иргэд чанартай зөв мэдээлэл авснараа оновчтой шийдвэр гаргана. Оновчтой шийдвэр гаргаад ирэхээр амьдралын чанар нь дээшлэнэ гэсэн юм алсын хараатай ажилдаг. Энийн нэг зөвхөн жишээ нь болохоор баримт шалгах үйл ажиллагаа байгаа. За тэгэнгუთ хүмүүс яагаад хурамч мэдээллийг зөв хараал өнгөрчлөө гэж бодоод байна уу? Гэтэл цаана бас хортой байгаад байна гэдэг нь ямар учир шалтгаантай юм бэ гэхээр одоо тухайн нэг мэдээллийг за арайчтай худлааштай энэ ч юм уу ийм нэг ямар нэгэн байдлаар тухайн мэдээллийг идэвхжүүлээд эсвэл доорн сэтгэл хүчтэй ч юм уу те тухайн мэдээллийг идэвхжүүлээл гэхэд алгоритмаараа энэ хүнд энэ төрлийн мэдээлэл сонирхолтой байд юм байна. Энэ хаягаас түгээсэн мэдээллийг авах. Одоо ийм хандлагатай юм байна гэдэг нөгөө алгоритм ажиллаад өөрийн чинь таймлайн дээр дүүрэн одоо нэг гутал хайчхад байн гутлын реклам гардаг шиг яг тэр мэдээллийг бас яг тэгж шахдаг. Тэгэхээр чин цаана нь байгаа илүү чухал мэдээлэл олж авах ёстой орон зайгийн маань одоо эзлээд байгаа гэсэн үг байхгүй. Энэ бол одоо шууд биш мөртлөө бас нэлээд хортой юм нэг үзэгдэл байгаа юм. Тэгэд энээс дамжраад одоо жишээ нь илүүтэй зохион байгуулалтаа үйл ажиллагаа явуулж байгаа зохион байгуулалтаа одоо хурамч мэдээлэл түгээж байгаа энэ тохиолдолд нөгөө олон нийт ингээд шуугаад тойруудад эхлэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд маань үннийг нь олох гээд тэрний араас ингээд их сурвалжуудтай холбогдоод ингээд цаг заваа өрөөд дээрээс нь тийм тэрний оронд одоо илүү чухал олон нийтэд хэрэгтэй сэдвийг одоо мэдээлж авах. Тэгээд илүүтэй одоо төсөв байд юм уу юу гэдэг тийм албан тушаалтны хэрэг ч юм уу тэрний талаар ингээд өрийн сурвалжлаад ингээд явж явах хэвээр цаг завыг нь энэ хурамч мэдээлэлээр бужигнуулсан бүүм рүүгээ оруулаад ингээд алаад байгаа нь энэ одоо шууд биш хорлол энэ дээр байгаа даа. Шууд хохирлууд бол мэдээж одоо мөнгө санхүүгээрээ хохирох байна, сэтгэл санааны дарамт байна, айдас давтаж байна. Одоо хүмүүсийн тэр хурамч мэдээлэлээс үүдэлтэй хохирлуудын одоо хамгийн анхны хамгийн одоо бүүм болсонд нэлийн өндөр тийм хэмжээнд яригддаг нэг жишээ болохоор нөгөө ковидын үед спирт овол ковидын вирусыг устгана гэдэг нөгөө Иранд 800 орчим амнаас алдчихсан ийм тохиолдол байгаа шүү дээ. Тэгэхээр хурамч мэдээний хор хохирол гэх юм бол мэдээж маш их тэгээд шууд болон шууд бусаар яаж нөлөөлөд байгаа вэ гэдгийг ойлгох нь хамгийн чухал байгаа. Одоо шилбэл танах дээр сартаа хичнээн хурамч мэдээллийг за энэ төөрөгдүүлсэн шүү, ташаа шүү гэдэг ийм одоо ялгаж тэ англи хийж юм бэ. Тэгээд энэ дээр нөгөө нэг гадны нөлөөтэй хортой мэдээлэл гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Тийм төрлийн мэдээллүүд юу н орж ирэх үү? За одоо бид нар чинь 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд 900 гаруй 1000 орчим мэдээлэлт баримтын шалгалт хийсэн байгаа. За эдгээрээс одоо нөгөө түрүүний хилдэгчлэн одоо энгийн үед төгжөөдөг эрүүл мэнд болон захин заллингийнх бол нэлээд өндөр хувь эзлээд байгаа. Яг хортой нэг ийм үйл явдлын ийм мэдээлэлүүд бол цөөхөн боловч хандлт нь бол маш өндөр болж орж ирж байгаа. Тэрийг болохоор юугаар тайлбарлах вэ гэхээр нөгөө нэг троллоор идэвхжүүлсэн тий. Тэгээд ямар нэгэн юм гадны юм автомат юм нөлөөлөл орсон байх магадaltaгаар өндөр орж ирдэг гэсэн. За тэгээд илүүтэйгээр одоо Монголын олон нийтийн сэтгэл санааг одоо сэтгэл зүг нийгмийн сэтгэл зүгтэй аль нийтийн шин ингээд хандуулахыг санаархсан юм мэдээлэлүүд илүүтэйгээр ямар нэгэн нөлөөлөлтөөр орж ирж байна да гэж одоо зөвхөн хардах хэмжээнд байгаа. Үүнийг бол одоо батлаагүй. Одоо яг так ID код орон ч юм уу те технологийн аргаар ингээд батлаад ингээд тавих бол боломжгүй. Яагаад гэхээр нэг хаягаар тухайн мэдээллийг түгээлээ манайх шалгаад ингээд рейтлээ үзэгдэлт нь буураад тэр мэдээллийг түгээсэн хүн болгонд мэдээлэл хүргэлээ. За 2 3 гэхээр одоо нөгөө алгоритм манай
эзэмшдэг метагийн хөндлөнгийн баримт шалгах түнш хөтөлбөрийн хүрээнд эзэмшдэг автоматжуулалтын хүрээнд тухайн хаягийн үзэгдэл бүр нэлээд одоо буураад дээрэс нь одоо бүүст ч юм уу те метаг ямар нэг үйлчлэгээ авах эрхгүй болох гэх мэтчлэн одоо юм хязгаарлалт үйлчилдэг. Тэгэхээр нөгөө этгээд маань яадаг вэ гэхээр тэр хаягаа болоод өөр шинэ хаяг нээгээд дахиад яг нөгөө өмнө хаягаар явж ирсэн тэр мэдээллүүд тэн дээр ингээ яг давхардаад копи паст хийсэн. Тэгэл яг тэрийгэ хуулаад түгэж явах жишээтэй. Тэгэнгүүт нөгөөх нь илүү сонирхолтой байна, гарчгийн сонирхолтой хүмүүсийг урайлан дуудсан байна. Дарж ороод ингээ саналаа өг гих мэтчлэн одоо ингээд итгэвчүүлсэн байна. Энэ болгонороо дахиад өндөр хяналт аваад дахиад нөгөө хүмүүс маань энд ийшээ шуурж яснаа, ийшээ шуурнаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ тохиолдолд нөгөө л олон нийт маань мэдээллийн боловсралтай байгаад тухайн хаягийг хурамжлахыг нь мэдээд ямар үед түгээгээд байгаа, ямар учиртай вэ гэдэг цаад шалтгааныг нь ойлгоод ирэх юм бол нэг мэдээлэл түгээлээ тэрийг итгэвчүүлэхгүй орхичиход л тэгээд хичнээн автоматжуулалтаас илүү үнцэнтэй тэр арга барил нь болж байгаа байхгүй. За сүүлийн асуулт. Одоо ингээд тухайн мэдээлэлтэй ямар нэгэн байдлаар нөгөө с ิจ гтэй байгааг бид нар мэдэх шинж тэмдгүүд нь юу юм бэ те? Одоо холбоосон жишээлбэл нэг юм ямар нэгэн сургаггүй юм холбоостой байж болох юм те. Зүгээр тааж бодоход тэрнээс гадна өөр ямар жишээ нь хамгийн анхдагч шинж бол мэдээж маш анхаарал татсан сонирхолтой байна. Ямар нэгэн тайлбаргүйгээр хаанч болсон мэддэхгүй гинтийн бичлэг гарч ирдэг тийм. Тэгээ тэр бичлэгийг хүмүүс хөөх ингэсэн байна. Энэ Монголд юм уу яасан. За ингээ явсараа зүйлдээ Монголд ингэсэн юм байна. Тэнд тэгсэн байна. Эсвэл тэр тэгсэн байна болоод бүр ингээ нөгөө мэдээлэл маань ингээ хувирсаар агаад бүр тийм болж ирдэг. Гэтэл яг тэр гинт хаанаас ч юм бэ нэг юм бичлэг орж ирж явах үед магадгүй нэг улс төрчийн албан тушаал авилгын хэрэг шүүхэр шийдвэрлэгдэжсэн байж магадгүй. Эсвэл эрх баригчдын зүгээс нэг юм чухал шийдвэр гаргах га тэрийг олон нийтэд мэдүүлмээргүй байсан байж болно тийм. Яг тухайн үед юу болсон бэ? Яг ямар цаг үед ийм мэдээлэл гараад байна гэдгийг илүүтэй анхаарах хэрэгтэй байгаа юм. Энэ дээр одоо нэг жишээ хэлэхэд багш нарын цалин нэмэгдүүлэх, цалингаа нэмүүлэх юм тэмцэл үе болдог тийм. За өнгөрсөн 23 оны 4 сард багш нар цалингаа нэмүүлээгээд чагсаал хийгээд талбай дээр зураг авахуулаад ингээд яг акц явж эхэлж байхад гинтхэн нэг сурагчаа заддаг багш гэдэг юм бичлэг гараад ирсэн. Тэгээ тэрэн дээр бүр нэлээ ингээд одоо хүнд хэрсгээр зодож байгаа тийм бичлэг байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг олон нийт чинь нөгөө бичлэг нь бүр тэр нөгөө багшийн цалин нэмэгдүүлэх тэр мэдээллээс бүр хэд дахин даваад явчихж байгаа. Тэгж хэд дахин давж явахдаа нөгөө олон нийтийн одоо багшийн цалин хүрэлцэхгүй хэцүү байна гэдэг энэ ойлголт төрчихжсэн. Одоо энэ суур дээр нь багш нар угаасаа ийм зэрлэг заван ийм хүүхдтэйгээ ингэж ажилладаг. Угаасаа багш нар муу гэдэг ийм ойлголт илүүтэй ингээд төрөөд тэгээ багш нарын цалин нэмүүлэх асуудал юу ч болсон тэр алга болж байгаа. Хүчийг сулруулж байгаа юм тийм. Тэгээ дараа нь энэ бас дахиад үзвэл 9 сард 23-ны 9 сарын 1-нд дахиж давтагдсан нь юу вэ гэхээр боловсролын сайд багшийн цалингийн тухай мэдээлэхтэй одоо ийм нөхцлөөр одоо нэг багш 2.5 сая төгрөг хүртэлх цалин авах боломжтой болно гэдэг мэдээллийг багш нар 2.5 сая төгрөгийн цалинтай гэж ингэж түгээд тэгэн гот худлаа үнэн ингээд би ингээд насаараа багш байсан хүн байна миний цалингийн хуулийг хар гих мэтчлээ одоо ингээд хилцүүлэн ингээд нийгэмд ингээд органикэр ингээд өрнөд эхлэх яг энэ үед бас нэг багшийг зодж байгаа эцгийн бичлэг гэж гарч ирж байгаа. Тэгэхээр тэр бичлэгийг харангуут нөгөө ямар зэрлэг юм бэ? Яагаад ингэж байгаа юм? Багш нар угаасаа юм баг өөртөө л болоо вэ? Өөртөө хүүхдийн зодсон гэж юм. Гэх мэтчлээ ингээл нөгөө хилцүүлэг маань өөр тишээ олоо явчихж байгаа байхгүй. Тэгтэл тэр маань яасан гэхээр Малайзд болсон үйл явдал гэсэн. Түрүүний тэр багшаа зодж байгаа бичлэгээр Казахстанд болж байсан үйл явдал байхгүй. Тэгэд энийг ямар ч Монгол гэсэн тайлбаргүйгээр зүгээр л ингээл цахим орчин руу оруулчихад тухайн мэдээлэл яаж дарж дарангуулж болдог вэ гэдэг хоёр жишээлбэл энэ байгаа байхгүй. Ийм байдлаар нөгөө яг ямар үед ямар бичлэг явуулж яагаад вэ гэдгийг олон нийт маань ингээд соргохгүйгээр мэдэрч явах хэрэгтэй байгаа юм. Тийм байна. Тэгэхээр хамгийн ихний шин чанар бол сонирхолтой байх тийм. Сонирхолтой байдаг. Энэ дээр бас хүн бичлэг гэлтгөө бас юм гарчиг мэдээлүүд байна тийм. Тэрнтэй тэгсэн байна. Ороод уншиж юм уу тийм нэг тийм яагаад гэвэл нэг юм дутуу юм клик сайтууд байдаг шүү дээ. Гэх мэтчлээ ингээд сонирхолтой байгаад анхаарал татах болгонд нэг алхам ухарж агаад за эн чинь юу вэ? Яагаад ийм түгэж байгаа вэ? За энэ нь бол ийм хуурамч юм шиг байна да. Энэ хаягийн үзий да гэх мэтчлэн нэг юм амьсгаа аваад тэрийг харчих хэрэгтэй байна. Тэгэхгүй шууд сэтгэлийн хөдлөлөөр хөө ямар амар юм бэ гэсэн байна. Эсвэл бүх юм бэ гэдэг ингээд цаашаа шеэрлээд байгаа яг тэр тохиолдол болгон дээр хуурамч мэдээлэл бүр ингээд зорилгоо биелүүлэл тэгдэд байна гэсэн үг. Тэгэхгүйгээр өөрөө ингээд нэг алхам ухарж агаад хаягийн шалгаад үзье. Тэгсэн тэр хаяг нь одоо
өөрийн зураггүй те уул ус юу гэдэг тийм нормал тэгэнгуутаа одоо ингээд хөтлсөн түүхийг харъя. Дандаа юм шеэрлдэг ч юм уу те эсвэл итгэхгүй олон нийт нээлттэй пост ерөөсөө авахгүй мөртлөө группүүдэд байнгын ийм одоо ийм мэдээлэл хуваах зорилготой ч юм уу те тиймэрхүү мэдээллүүдийг шеэрлдэг. Гэх мэтчлийн хаягийнх нь юм. Одоо шинэ би өөрөө ингээд нэг мэдээлэл ингээд сонирхолтой байлаа. Хөөх тийм биш дээ энийг хартаа ч юм уу те нэг тайлбартаа шеэрлдэг те. Тэдгээр сайтууд бол пэйжүүд бол хаягууд бол тайлбаргүй зүгээр шууд автоматар ингээд шеэрлэгдэж идэг. Одоо магадгүй тэр нэг хандлтаа онохгүй байдлаар ч юм уу те шеэрлэгдэж идэг ийм үзэгдэл органик бишээр хөтэлдэг гэж ярьж байгаа. Хаяг нь тийм байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө нэг тухайн мэдээллийнхаа агуулгыг харна тий. Зүгээр л Google дээр нэг түлхүүр үгээр нь хайлт хийгээд үзэхэд өмнө нь тэр ямар мэдээлэл гарч ирсэн бэ тэрнтэй холбоотой бүх дэлгэрчүүд гарч ирдэг тий. Тэгэхээр тэр илэрч болгондоос бүгдийн одоо тэр болгоноос зөвийг нь олохоос хэцүү тий хүн болгонд гэхдээ ямар нэгэн байдлаар мессежүүд гарч ирнэ. Хэрвээ тухайн мэдээлэл зураг ашигласан байвал зургаар нь хайгаад үзчихин тий. Тэгэхээр магадгүй одоо ингээд үер буугаад ийм амар нөхцөл байдалд юм болжээ гэд одоо нэг сүрцэн газрын ч юм уу зураг байлаа гэхэд тухайн зургийг Google дээр оруулаад хайхад өмнө 5 жилийн өмнө Малайзд ч юм уу болсон зураг байх жишээтэй. Энэ мэдчлэн нөгөө нэг ямар нэгэн онц байдал, гамшиг, осол, чагсаал цуглаан ийм үед илүүтэй төгдөг ийм мэдээллийг шуурхаа хүрэх гээд одоо ингээд яарвчлан шеэрлээд илүү бусдаас төрүүлж тэр мэдээллийг олсон болж ингэж бусдад харагтаасаа илүүтэй нэг алхам ухраад ямар учиртай байна вэ гэдгийг хардаг ийм ур чадвартай л болчиход энэ бол нэлээд одоо хомж өгөндөө. За тэгэхээр подкастын хугацаа ерөнхийдөө дуусч байна. Тэгээд манай сонсогчдод мэдээллийн боловсролын талаар ялангуяа одоо бид нар бол misinformation гэж юу юм, disinformation гэж юу юм, malinformation гэж юу юм гэд нэлээд мэдээлэлтэй боллоо. Тэгэхээр танд маш их баярлалаа. За баярлалаа. За сонсогчдоо тэгэхээр Октийн подкаст ээлж дугаарын түрээд өндөрлж байна. Тэгэхээр сэтгүүл зүйн инновац хөгжлийн үр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн эрхлэгч Баццэг бид бүхэнд за мэдээллийн боловсролоор бүр маш тодорхой ойлгомжтой мэдээлэл өглөө. Тэгээд ялангуяа одоо эх саруудад сонгуул олон маш олон худал ташаа мэдээллүүд цахим орчинд түүх эрсдэлтэй. Тийм учраас бас өөртөө бид нартэй давхар мэдээллийн боловсролтой байгаад өөртөө хамгаалах нь чухал байна. Тэгэхээр маш сайн мэдээлэл авч чадсан бахаа гэж найдаж байна. Энэ хүртэл сонссонд баярлалаа. За баярлалаа.